Чингис хаан олон улсын нэгэн онгоцны буудал маань тоног төхөөрөмжөө сайжруулах, за албаны эрэлж нохоогоо нэмэгдүүлэх энэ чиглэлээр бол тус одоо хуралдаанд саналаа өглөө. Тэгээ энэ санал маань одоо дэмжигдэж энэ хуралдаанаар бас дэмжигдэж салбар зөвлөлийн байгууллагуудтай газар дээр нь танилцуулж ингэж ажиллаа. За энэ хуралдаан маань үүгээр бас их онцлог байлаа. Өнөөдөр Монгол улсын нийслэл өөрөө 1,600,000 иргэн амьдарч байгаа хэдий ч өнөөдөр Чингис хаан олон улсын нэгэн онгоцны буудал дээр бууж байгаа зорчигчд маань Монгол улсын 21 аймагт за мэдээ дийлэх олонх нь нийслэл Улаанбаатартай харьцаж байгаа учраас энэ одоо өнөөдөр үндэсний аюулгүй байдал, нийгмийн байдал үнэхээр занал хийлж байгаа сэтгцнүүдэд бодис мансруулах эмийн талаар бол бид нар бас нэлээдгүй арга хэмжээг зохион байгуулж яг дутагдaltaй байгаа асуудлуудаа шийдвэрлээд ингээд ажиллаж байна. Өнгөрсөн онд тус гайлын газар нь нийтдээ 17,600 орчим нэгэн онгоцыг хүлээж авлаа. За зорчигчдын тоо 2.4 сая. Ингээд үсэх юм бол бас Чингис хаан олон улсын нэгэн онгоцны буудал маань одоо нэлээд ачаалттай ажилласан гэж үзэж болно. За энэ онд магадгүй 2.8 сая зорчигч гэсэн урьдчилан тооцоо гарч байна. За тус гайлын газар бол өнгөрсөн хугацаанд мансруулах бодис сэтгэгт нөлөөт эмийн талаар бол аль болох одоо хууль хяналтынхаа байгууллагатай хамтарч ажиллалаа. За бид одоо яг эмзэг тусаад байгаа асуудал нь бол буян тухайн онгоцны буудал дээр өнгөрсөн хугацаанд 2,340 зорчигч буюу за 100 гаруй онгоцын нийслэлийг хүлээж авсан. Энэ дээр бол бид нар яг одоо тэр эрэлж нохоогоо ашиглах ерөнхий тоног төхөөрөмжөө илүү ашиглах тал дээр бусад хууль хяналтын байгууллага болон нийслэлийн салбар зөвлөлийн удирдлагуудаас дэмжлэг хүсээд энийг нэмэгдүүлчих юм бол бид нар илүү л одоо энэ төрлийн гэмт хэргийг илрүүлнэ. Энэ төрлийн гэмт хэргийг эдгэрснээр илүү одоо нөгөө бидний тулгамдаад байгаа асуудлыг илүү шийдэх боломжтой. Хүнээс хараад бусаар эрэлж нохоо ашиглах юм байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглах юм байна. Сүүлийн үеийн ард тамхины одоо энэ тоног төхөөрөмжүүдийг илүү ашигласнаар одоо бидний ярьж байгаа үндэсний аюулгүй байдал санал хийж байгаа энэ асуудал илүү багаснаа гэж үзэж байна.